Монголын хувийн хэвшлийн анхдагч группүүдийн нэг Бишрэлт групп. Тэртээ 1994 онд Бишрэлт бүрэн бус хувьцаат компани нэртэйгээр худалдаа үйлчлэгээний чиглэлээр байгуулагдсан Бишрэлт групп компани нь өдгөө 30 жилийн хугацаанд бизнесийн зар хүрээгээ олон салбарт өргөжүүлэн дэлж Монголын худалдаа үйлчлэгээний салбарт өөрийн гэсэн өнгө төрх хэв маяг хүн цэнийг бий болгон Монголын бизнесийн хөгжлийн салбарт тэргүүлэгч групп компаниудын нэг болон ажиллаж байна. Бишрэлт группийн охин компаниуд өнөөдөр 1500 гаруй ажилтнтайгаар олон улсын худалдаа үйлчлэгээ, үйлдвэрлэл үйлчлэгээ, эрүүл мэнд, эмийн салбар, барилга, зам тээвэр, хоол үйлдвэрлэл, үйлчлэгээ, зочид буудал, амралтын газар, үйл хөдлөх хөрөнгийн менежмент, хүнсний импорт, худалдаа, түгээл зэрэг 8 салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Бишрэлт групп нь сүүлийн 20 жилийн хугацаанд улсад төлсөн нийт татвар хагас их 80 төгрөг. Хүн нийгмийн хариуцлагын брэнд сүүлийн 10 жилийн хугацаанд 20 тэрбум төгрөг. Монгол Улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимаас 2004-өөс 2023 оны 13 удаагийн Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгж, 2007 болон 2014 онд Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгж, 2018 онд Аз нумхан далайн бүсийн шилдэг аж ахуйн нэгж CACCI алтан шагналт цомын эзэн, топ 100 аж ахуйн нэгжид 18 жил дараалан шалгарсан Монгол Улсын үндэсний тэргүүлэх компани юм. Бишрэлт зочид буудал. (1993) онд Бишрэлт Плаза нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба Монголын хувийн хэвшлийн анхдагч зочид буудал бөгөөд Европын зочид буудлын стандартыг нэвтрүүлсэн 4 одтой буудал гэдгээрээ онцлогтой. Нийт энгийн болон люкс 28 өрөөтэй, уужим, саруул, тогтоорчинтой, хэрэглэгчтэй дээд зэргийн 5 тухыг бэлгэлдэг. Мөн 250-аас 300 хүн хүлээн авах хүчин чадал бүхий Европын сонгодог хэв маягийг бүрдүүлсэн The Embassy Restaurant 100-аас 120 хүний суудалтай бүрэн тохижуулсан хурал, зөвлөгөөн, арга хэмжээ, хүлээн авалтын 3 танхимтайгаас гадна хамгийн сүүлийн тоног төхөөрөмж бүхий караоке, өрн дулааны үлрэлт Pergola rooftop бараар дамжуулан үйлчлэгээний өндөр түвшинд хурдан шуурхай соёлтой үйлчилсээр байна. Бишрэлт Трейд компани хүнсний импорт, худалдаа, түгээлтийн чиглэлээр 1994 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын хүнс, өргөн хэрэглээний салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан тус салбарынхан тэргүүлэгчдийн нэг болсон. Аз, Америк, Европ зэрэг дэлхийн 11 орны өргөн хэрэглээний нэр хүндтэй 16 брэндүүдийн 800 гаруй нэр төрлийн дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн амт чанараараа танигдсан премиум зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр импортлон түгээж хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Бишрэлт Трейд компани нь борлуулалт түгээлтийн охин компани 2022 оны 6 дугаар сард үүсгэн байгуулсан ба хүнс болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хадгалах зорилт бүхий олон улсын стандартад нийцсэн 5400 м2 дагуулах түгээлт логистикийн төвийг ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хэлсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд борлуулалтын 9 суугаар сард тогтмол 5500 цэгт хүрч Монгол Улсын 21 аймагт гэрээт борлуулагч болон худалдааны төлөөлөгчөөр дамжуулан 3650 цэгийг хамран борлуулалт түгээлтийг түргэн шуурхай чанартайгаар хийж гүйцэтгэж байна. Walmart сүлжээ дэлгүүр Монголын анхны өөртөө үйлчлэх сүлжээ дэлгүүрүүдийн нэг бөгөөд Бишрэлт худалдааны төв нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж сүлжээ супермаркетуудын чиглэлээр албан ёсоор 2012 онд үүсгэн байгуулагдсан ба Улаанбаатар хотод байрлах 11 салбар дэлгүүртэй гадаад болон дотоодын 550 харилцагчийн 18000 нэр төрлийн бүтээгдэхүүнээр нэг сард ойролцоогоор 85000 гаруй хүнд үйлчилдэг. Хэрэглэгчдийнхээ нэрэлт хэрэгцээнд үндэслэн Герман улсын өргөн хэрэглээний G&G, Edeka, Elkos брендийн 500 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүртээ зориулан импортлдог ба 2024 оны 5 дугаар сард 1800 м2 талбай бүхий хайпермаркет салбараа нээн өдрөөс өдөрт өргөжин хэлсээр байна. Бишрэлт International компани 1996 оноос эхлэн Монголын гоо сайхны салбарт хамгийн анхны үс арчилгаа, гоо сайхан, хүнэртнүүдийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн хэрэглэгчдэд өндөр чанар, хамгийн өргөн сонголтыг бий болгосон.
Дэлхийн тансаг зэрэглэлийн нийт 60 гаруй брендийн 600 гаруй нэр төрлийн үнэртэн, гоо сайхан, бэлэн хувцас, арьсан эдэллийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирээд байна. 2009 онд Shiseido брэнд. Эзэргийн чанар, нэр хүнд, хэрэглэгчдийн цар хүрээгээр дэлхийд тэргүүлэгч гоо сайхны ертөнцид 153 жилийн багтан түүхтэй олон улсын Shiseido брэндийг 16 жилийн турш хэрэглэгчдэд шилдэг бүтээгдэхүүн, сэтгэл ханамж, шинэ үнцнийг бий болгож Монголын зах зээл тэргүүлэгч нэр хүндтэй брэнд болсон юм. 2010 онд 100 гаруй жилийн түүхтэй чанар, загвар болон хийцээрээ гайхагдсан Германы алдарт Montblanc брендийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. 2010 онд Италийн Sisley брендийн албан ёсны дистрибьютор. 2013 онд Италийн хүүхдийн хувцас, тэрэг, хэрэгслийн Chico брэнд. 2019 онд Америк нэгдсэн улсын Steve Madden брэнд. 2020 онд Францын Lacoste брэнд. 2022 онд гар урлал, бүтээлч, инновацийг төгс ослуулсан Италийн алдар тансаг зэрэглэлийн Ferragamo брендийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. 2022 онд Америк нэгдсэн улсын Gant брендийг Монгол улсаа нэвтрүүлэн өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Монгол Импекс концерн анх 1923 онд нэгдүгээр эмийн сан нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөө хүртэл 101 жилийн турш Монгол улсын бүх аймаг, орон нутаг, сум дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, ард иргэдийг орчин үеийн дэвшилт технологиг өөртөө шингээсэн, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, чигт, найдвартай ханган ажиллаж байгаа Монголын эм хангамжийн ууган байгууллага юм. 2007 оноос Бишрэлт группийн гишүүн компани болсноор компани үйл ажиллагаа олон улсын жишгт хүрч зах зээл эзлэх байр суурь нь бэхжин тогтвортой өсөлтийн стратегийг ханган ажилласаар Улаанбаатар хот орон нутгийн хамарсан эм ханган нийлүүлэх өргөн сүлжээтэй 500 гаруй мэргэжилтэнтэй Монгол улсын эм ханган нийлүүлэх тэргүүлэгч компаниудын нэг болсон байна. Дэлхийн 40 гаруй орны эмийн зах зээл тэргүүлэгч 90 компаниас эрүүл мэндийн шинжилгээ ухаанд гарсан ололт амжилт, инновац шингэсэн эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлон, бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Улаанбаатар хотод 2 эм ханган нийлүүлэх төвөөр дамжуулан 1200 гаруй харилцагч эмийн сангуудад 21 аймагт 21 эм ханган нийлүүлэх төвөөр дамжуулан 1180 гаруй аймгийн төв сумын харилцагч эмийн сангуудад нийлүүлдэг. Мөн Улаанбаатар хотод 43, 21 аймагт 35 нийтийн үйлчлэгээтэй эмийн сан, нийт 78 эмийн сангаар хүн амд эм зүйн тусламж үйлчлэгээг мэргэжлийн төвшөнд хүргэн чанарын баталгаатай эм эмнэлгийн хэрэгслээр ханган үйлчилж байна. Эрдэнэ зам компани 1997 онд Япон улсын буцалтгүй тусламжаар зам барилгын үйлдвэрлэл угсралтын чиглэлээр байгуулагдсан салбарт анхдагч ууган компаниудын нэг юм. Бишрэлт группэд 2012 оны 1-р сард нэгдснээс хойш нийт 100 гаруй мэргэжсэн өндөр зэрэглэлийн инженер техникийн ажилтнаас бүрдсэн баг Монгол улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийж гүйцэтгэн ажиллаж байна. Америк нэгдсэн улс, Япон улсад үйлдвэрлэсэн Caterpillar, Dynapac, Hino брендийг зам, гүүр, барилгын газар шорооны ажлыг иж бүрэн явуулах, тусгай зориултын 30 гаруй нэр төрлийн 80 гаруй машин механизм, тоног төхөөрөмж, чулууг англан бутлах, асфальт, бетон үйлдвэрлэх, газар шорооны ажлын материалыг бэлтгэх үйлдвэрлэлийн иж бүрэн баазаар дамжуулан Төв аймгийн Эрдэнэ сумын хатуу хүчилттэй автозамаас эхлээд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал хүртэлх Монголын анхны хурдны замыг барьж гүйцэтгэн. Нийт 27 жилийн туршид 412 км асфальт хүчилттэй зам, 147 км хайрхан хүчилттэй зам, 311 м төмөр бетонын гүүрийн ажлыг хийн улсын комист хүлээлгэн өгсөн байна. Монгол Мах Экспо компани 2001 онд үүсгэн байгуулагдсан ба тухайн орчин үеийн техник технологи бүхий махны экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын томоохон үйлдвэрүүдийн нэг юм. Нэг ээлжиндээ 200 толгой бод, 1000 толгой богмал төхөөрч анхан шатны боловсруулалт хийдэг. Хөргөлтийн цех нь хоногт 30 тонн тураг мах сэврээж хүн хөлдөөх хүчин чадалтайгаас гадна 6 тонн дайвар бүтээгдэхүүн, шулсан мах, түргэн хөлдөөх төхөөрөмжтэй ба нийтдээ 1200 тонн мах хадгалах үргүүрийн зөөлтэй.
Тус үйлдвэр жилд дунджаар 30 мянган толгой мах төхөөрч адуу үхрийн махыг Оросын холбооны ус бүгд найрамдах хятад ард улсад экспортлж хоньны мах болон бүх төрлийн малын дайвар бүтээгдэхүүнийг бүгд найрамдах хятад ард улсад адууны үлэн эцсийг Узбекистан гаргадаг. 2023 онд үйлдвэрээ цогцоор нь шинчилж үйлдвэрийн хөрвөлтийн тоног төхөөрөмжүүдийг шинээр сүрлүүлсэн. 2024 онд хасаад тогтолцоог нэвтрүүлж халаалын итгэмжлэл авснаар Монгол улсын томоохон үйлдвэрүүдийн нэг болсон билээ. Central Park Property Management компани. Central Park барилга нь Улаанбаатар хотын төвийн А бүсэд байрлах үйлчлэгээд офис, үйлчлэгээний зорилттой барилга бөгөөд 2021 онд салбартаа тэргүүлэгч барилга угсралтын глобал хурд компани болон бишрэлт инженеринг компани хамтаар тус барилгыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд нийт 8000 м2 талбайтай 3 давхар ганжуулсан шилэн фасад бүхий 17 давхар офис үйлчлэгээний барилга юм. Барилгын Б1 давхартаа орчин үеийн дуугаралт бүхий караоке лаунж, 1-р давхартаа дэлхийд нэр хүндтэй брэнд болон кофе шоп, 2-оос 3 болон 6-аас 15 давхартаа офисын түрээсийн үйл ажиллагааг явуулж 2024 оны 12 дугаар сарын байдлаар нийт 20 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. Lotus Tang Hot Pot Restaurant. Central Park барилгын 4-5 дугаар давхарт байрладаг ба 5 дугтаа орчинд дорны уламжлалт хоол халуун тогооны гайхалтай амтыг төгс хослуулан 2021 оны 2 дугаар сараас их хотын завгүй иргэдтэй мэргэжлийн сэтгэл шингэсэн үйлчлэгийг үзүүлж байна. 5 дугаар давхрын нийтийн зааланда эрх хүртэлх 4 дугаар давхрын VIP өрөөндөө 10-аас 25 хүртэлх үйлчлүүлэгчдийг хүлээн авч тэмдэглэлт баярууд болон онцгой мөчүүдийг мартагдашгүй өнгөрүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр түвшинд 40 гаруй ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйлчилж байна. Lotus Tang ресторан нь дотооддоо франчайзинг үйлчлэгээ нэвтрүүлж 2021 оны 9 дугаар сард нарны хороололдох анхны франчайзинг салбараа энэ оны 12 дугаар сард Эрдэнэт хотноо бас нэг салбараа нээсэн билээ. CEO City Lounge. Central Park барилгын 16 дугаар давхарт байрлах дээд зэрэглэлийн CEO City Lounge нь үйлчлүүлэгчдтэй 5 дугтаа орчин мэргэжлийн тогоочийн Европ хоол мэргэжлийн бартендерүүдийн өвөрм замттай коктейлоор 2021 оны 8 дугаар сараас эхлэн үйлчилж байна. Манай лаунж нь нийтийн зааландаа эрх хүртэлх VIP өрөөндөө 15-аас 20 хүртэлх зочныг хүлээн авах боломжтой ба 20 гаруй мэргэжлийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эрхэм үйлчлүүлэгчдийн байнгын зорин ирэх таатай газар болсон билээ. Central Mall худалдааны төв. Central Mall худалдааны төв нь үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2021 онд барилга угсралтын бишрэлт инженеринг компани нь тус худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулсан ба дээр 2 орцтой 16 давхар 112 айлын орон сууц мөн Б2-оос 7 давхар хүртэл нийт 16 мянган м2 талбайтай Баян зүрх дүүрэгтэй хамгийн том төвлөрсөн худалдаа үйлчлэгээ соёл амралтын төв газар юм. Тус барилгын зөөрийн Б2 давхар буюу дулаан зогсоол нь орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн нийт 52 машины багтаамжтай. 1-р давхартаа дэлхийд нэр хүндтэй үнэртэн гоо сайхан брэнд бүтээгдэхүүн, 2-оос 3 давхартаа бүх насны хүмүүс зориулсан чанартай бэлэн хувцас, 4 давхарт Next Electronics тавилгын дэлгүүр болон электрон бараа, Tech Zone чиглэлээр дагнсан, 5 давхартаа дөрвөн хоолны сүлжээ, 6 давхартаа сервис үйлчлэгээ, фитнес болон 3/3 мэргэжлийн сагсан бөмбөгийн заал гэх мэт нийт 130 гаруй түрээслэгч, харилцагч нартай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. Бид харилцагч үйлчлүүлэгчтэй дээдэлж тэдний амьдралын чанарыг сайжруулах, баталгаад бараа бүтээгдэхүүн, найрсаг үйлчлэгээр үйлчлэх, олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчлэгээний төв байх эрхэм зорилт тавин ажиллаж байна. Brut Brasserie ресторан. Shangri-La Mall худалдааны төвд байршилтай Brut 1932 Brasserie ресторан нь дэлхийн өнцөг булан бүрд байрлах олон үндэсний соёл, уламжлалуудын элементүүдийг шингээсэн fusion стилийн ресторан гэгддэг ба бүх төрлийн арга хэмжээ, бизнес уулзалт, хүлээн авалт хийх боломжтой 2-оос 3 төрлийн танхимтай нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголын хоол үйлчлэгээний салбарт онцгой дүр төрхийг бүтээн ажилласаар байна. Монголын үндэсний сагсан бөмбөгийн лигийн бишрэлт металл банк. Нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн холбоотой байнгын хамтын ажиллагаатай байж 2023 оноос эхлэн Монголын үндэсний дээд лигийн 2 удаагийн дэд аврах 2024 оны Азийн аврагуудын лигт Монголын үндэсний багийг төлөөлөн оролцсон бишрэлт металл багийг Тэнэн үндэсний компанитай хамтран эзэмшиж Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулсаар байна.
Монголын анхдагч бизнесийн групп Бишрэлт группийн түүхэн 30 жилийн бүхий л цаг хугацаанд хамтдаа байж гар бие оролцсон хүчин зүтгэсэн ажилчид, албан хаагчид, хамтрагч, бизнесийн түнш байгууллагууд, хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж түүхт 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бишрэл хүндлэлийг хамтдаа бүтээсэнд баярлалаа.